Иргэний хөдөлгөөнийг их тодтголтой Бацаандан Эрдэнэс 5-7 компани хараа тус төлөөлөл удирдах зөвлөл юм байна. Түүний хэлж байгаагаар тэдний компани төсөл маш удаашралтай байгаа. За мөн улс төр болон төрийн хүн суртлаас болж гацаанд орж үйл ажиллагаанд зогсож байгаа гэсэн юм а. Улсын их хурлын 39-р тогтоолоор та бүхэн 39-р тогтоолын 1-р зүйл заасан байна. 5 толгой нүүрсний ордыг ашиглах зорилгоор Эрдэнэс 5-7 компанийг байгуулж холбогдох хууль тогтоомжийн дагуу ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэн олгох тухай заалт байна. Өөрөөр хэлбэл 5-6 лиценз байгаа. Энэ лицензийг Эрдэнэс 5-7 компани руу шилжүүлэх ёстой. Лиценз Эрдэнэс 5-7 компани шилжин ирснээр Эрдэнэс 5-7 компани өөрөө өмчтэй хөрөнгөтэй болох ёстой. Дараад нь өмч хөрөнгөө үнэлүүлэх ёстой, өмчийн үнэлгээ хийх ёстой. Өмчийн үнэлгээ бий болсноор гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр IP буюу хувьцаа гаргах хөрөнгө босгох төр болцоо боломж бүрдэх юм аа. Гэтэл өнөөдрийн хүртэл бүтэн одоо 6 сар боллоо. Нөгөө төр лицензүүд нь Эрдэнэс 5-7 гэдэг компани дээр нэгэн ч шилжиж ирдэггүй. Улс төрчид шилжүүлэхгүй байна. Олон удаа шаардлага хөргүүллээ. Яагаад та нар улсын хурлын тогтоолд байсаар байтал яагаад лицензээ шилжүүлдэг юм бэ гэж. Маргаа шилжүүлнэ л гэдгийг. Нөгөөдөр шилжүүлнэ л гэдгийг. Нөгөөдрийн цаад өдөр шилжүүлнэ л гэдгийг. Өнөөдрийн хүртэл шилжиж ирсэнгүй. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө аваагүй. За мөн оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажил мөн л тодорхойгүй шалтгаанаар шийдэгдэхгүй байгаа гэлээ. За гэтэл энэ компанийн ашгаас эргэн бүрт 536 ширхэг хувьцаа өгнө. Аж ахуй нэгжүүдэд нийт хувьцааны 10% өгнө гэж яриад байгаа нь ойлгомжгүй байгаа гэсэн юм а. Энэ бүхний гол буруут нь засгийн газрын ажлын хэсэг гэх нэр бүхий сайднараас бүрдсэн улс төрийн бүлэглэл гэсэн юм а. За мөн Эрдэнэс 5-7 MJL компани нь Эрдэнэс 5-7 компанитайгаа хутгалтчхад байгаа нь зөрчсөн үйлдэл гэсэн юм а. Өнөөдөр улс төрчид үндэсний аж ахуй нэгжүүдэд олохгүй тухай ярьж байна. Өөрөөр хуваах тухай яриад сууж байна. Өөрөөр хэлбэл 39-р тогтоолыг өөрчлөх тухай санаа зухалзаж байна өгтөө. Өөрчлөх тухай санаа зухалзаж байна. Өөрөөр хэлбэл Монголын төрд урт хугацааны бодлого алгаа. Монголын төрд улс орон хөгжихийн тулд дор хаяж 10 жилийн хугацааны бодлого хэрэгтэй. 20 жилээ бид алсын хараатай төлөвлөх ёстой. Гэтэл Монголын төрд 6 сарын бодлого алга. Ийм л төрттэй, засагтай бид явж байна. Энэ дампуу төр засгийг өөрчлөхийн тулд би өнөөдөр энэ төслийг хэрэгжүүлэхгүй гацааж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцоолохын тулд өнөөдөр би хэвлийн хур зарлж байгаа. Тэрээр өнөөдөр ерөнхийлөгчүүлээд засгийн газрын тэргүүн их хурлын гишүүдэд хандаж шаардлага хөргүүлж байгаа юм байна. Эрдэнэс 5-7-д ордын тусгай зөвшөөрлийг нь хурдан олгож өгөөч гэж хүсэж байгаа юм байна. Хэдийгээр Бацаандан ингэж хэлж байгаа ч Эрдэнэс 5-7 нь Эрдэнэс MJL компани охин компани учраас 5-7 ордод олборлолт эхлэх үед тусгай зөвшөөрлийг нь шилжүүлнэ гэж албаны хүн хэлсэн юм а. Баццэг Батбаатар нар мэдээллээ.